Сайн байцгаана уу? Ваягийнхаа өглөөний минь, өдрийн минь, орой минь хэрвээ шүн сонсож байгаа шиний мэндийг хүргье. Гиснээс Ваягийн шин сэдв нь маш сонирхолтой сэдв байгаа. Яагаад K-pop урсгалыг дэлхийн нийтээрээ сонсож байгаа вэ гэсэн сэдвийг судлахаар шийдээд сонгосон. Тэгээд энэ сэдвийнхаа хүрээнд шив шинхэн подкаст аяйхөө эхлүүлж байна. Ее! Сая ингээд жижигхэн алга ташил сонсогдсон доо. За тэр манай зочны алга ташилд байсан. За зочноо танилцуулъя. Сайн уу мөхцүүлээ? Хай тэгээ. Юкугэ. За манай зочин болохоор Солонгост сурдаг. Тэгээд K-pop-ыг нэлээ өөрөө сонирхож судалдаг, бас сонсдог. Солонгост 10 жилээ сурдаг Мөхцүүл гээд ютубер охин байгаа. Ютубер влогууд хийдэг. Тэгээд сонирхолтой K-pop-ын талаар фактуудыг бас ярьдаг. K-pop-ын яг нэг хавлаг дуучдын дуунуудын арын яг юу гэж нэрлэдэг гэлээ чи видео дээр. Тэгээд дууны нууц утга. Тийм видеонд дараалдаг байгаа. Тэгээд манай урилгыг хүлээж авч орж байгаа Мөхцүүлдээ маш их баярлалаа. Бас Монголд одоо энэ подкаст зориулж ирсэнд баярлалаа гэж бодлоо яриад байгаа. За өөрийгөө танилцуулаад өгөөч. За би болохоор одоо Солонгост сууж байгаа. Тэгээ YouTube эхлээд 6 сар болгоо шинэхэн YouTuber байгаа. Мөхцөлийн ялгах шарыг хөрхийг алгах шүү гэдэг. За баярлалаа. Урилга хүлээж авсанд. За тэгвэл чи яг хизэнээс эхлээд 10 жилийн хайдвар ангиас эхлээд Солонгосын сургууль сурч эхэлсэн бэ? Яг 4-р ангиас Монгол руу яваад тэгээд 3-р ангид ороод Солонгосоос сууж эхэлсэн. Тэрнээс өмнө бол яг Монголдаас ингээд сурч ирсэн юм шүү дээ. Монголын 10 жилийн, Солонгосын 10 жилийн ялгаа нь хэрвээ ер нь одоо ингээд бодохоор чамд надад бол Монгол илүү нэг дотн тийм шүү хөвсөг санагддаг. Солонгос болохоор ингээд ахлах дунд баг нь ингээд тустай байдаг болохоор амар хүндий. Тэгээд дээрээс нь дунд сургуулаа орохоор тустай сургууль байдаг учраас 1-р ангидаа орчингууд амар хүмүүсүүд хүндээ хүлээж аваад нэг амар ахлах дээд ангийн хичнээнтэйгээ хамаагүй хавцах юм болвол тэгэл жинхэнэ нөгөө дээвлэгч гэх юм тийм шүү маяглгаа ороо явчихдаг. Жоохон хатуу харилцаатай хүндлэгээл амар их чухал тийм юм шүү байдаг. Тийм байт юм уу? Дээрээс нь эрэгтэй эмэгтэйгээрээ салдаг те. Эрэгтэй эмэгтэйгээрээ салдаг сургуульч байдаг, салдаггүй сургуульч гэсэн байдаг. Янз янз. Кинон дээр гарангууд яг эрэгтэй эмэгтэйгээрээ салдаг сургуулиуд нь амар нэг тийм амар их тараацуултаад байгаа. Эмэгтэйчүүдийн дээрлэлт их юм. Киногол гэх юм байна. Окей. Одоо Монголд ирээд хэр удаж байна? Зуны хамгаалтаар ирсэн байна уу? Монголд ирээд одоо нэг сар арай болоогүй л байгаа. Ер нь жил алга ирдэг оо. Тийм жил алга ирдэг. Жил болгоны 100 байг. Nice. За миний гол асуучихсан асуулт заяа. Юу вэ гэхээр K-pop Солонгост яг ямархуу хэмжээнд хүмүүс нь хүлээж авдаг вэ? Ер нь K-pop урсгалыг чи яг ингээ өөрөө тодорхойлоод хэлэх юм бол чиний хувьд яг ямар санагддаг вэ? Бид нар л ингээд яг K-pop сонсдгоо би миний амар шударгаар хэлж байгаа сонсдгоо. Тийм болохоор сайн мэдгүй байгаа байхгүй юу? Монголда сонсдог хүмүүс маш их байгаа. Бүгдээрээ бүр ингээд тэдний ингээд юугаар төр төрхөөр хувцалдаг эсвэл стил имиж бүх юмыг нь тодорхойлдог. Тэгээд хувцсанаар цүнх мөнх нүртэл BTS гэсэн үг гэдэг юм лээ. Тийм. Ерөнхийдөө бол Солонгост болохоор яадаг вэ гэхээр яг хүүхдүүдийн ярианы сэдвэнд болж эхэлдэг. Яг адилхан ангид дотроо одоо BTS-ийн фэнүүд авах юм бол хоолны цаг ч юм уу амралтын цагаар гэлц бүүнээр нийлж байгаа л бичлэгийн цуг үзэл, альбомын цуг үзээч ч юм уу тийм ярианы сэдвэн болдог. Эсвэл бол бүх хувцлалт ч гэх юм уу ихэнх хувцлалт бүх зүйлүүд нь баг л K-pop-аас ингээд нөлөөлөл авдаг Солонгос хүүхдүүд. Ер нь л бол тийм шүү. Тэгэл үсний засал мод болж байгаа. Одоо Солонгост гэхэд урт бүс байгаа. Урт бүсийг ч гэсэн зөндөө хүүхдүүд өмсдөг. Тэгэл бүх юмнууд K-pop-аас ингээд дамжиж хүүхдүүд лөө авдаг учраас K-pop болохоор ерөнхийдөө бол сургуулийн хүүхдүүдэд амар нөлөөтэй нэг зүйлийн нэг нь гэж боддог. Тэр чинээгээр хөгжмийн өн бүр ингээд хувцсны стилийг хүртэл тодорхойлоод ирдэг гэхээр бас
Мэдтэй юм те. Аргагүй л ах л та. Чиний сонсдог хамтлаг юу юм? Миний сонсдог хамтлаг бол багтаа болохоор би Sister-ыг амар их сонсдог байсан. Яа сонсдог байсан. Үнэхээр фэннэсэн тэгээд том болоод эхлэхээр нэг амар тийм K-pop-ыг бол бүр ингээл улаан цайм ингээл 100% сонсгоо бол болцсон. Тэгээд ерөнхийдөө бол банк сонсдог гэх юм бол BTS, GOT7 гэл бүхэл хамтлагуудыг ерөнхийдөө бол банк сонсдог тийм юм шүү. Эмэгтэй хамтлагаас Эмэгтэй хамтлагаас бол Blackpink гэх юм уу, Sonyeonshide эсвэл G-I